Захим хөгжил инновац харилцаа холбооны яам энэ оныг их өгөгдөл хиймэл оюуны жил болголоо. Мал худалдаалж ашиг олох гэд залилуулжээ. Гарцаар гарч явсан хүүхдүүд автомашинд мөргүүлжээ. Монгол шуудан компани нэрийг ашиглан хүмүүсийг залилж байна. 4-5-нд ихэнх нутгаар 6-7-нд нутгийн зүүн хагаст хүдний ирж чангарна. Буриадад бор гөрөөс автомашинтай уралдан. Аист глобалын цөөн хорон мэдээ эхэлж байна. Захим хөгжил инновац харилцаа холбооны яам энэ оныг их өгөгдөл хиймэл оюуны жил болгон зарлжээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 89 орн их өгөгдөл хиймэл оюуны стратеги батлаад байна. Үүнээс манай улс үндэсний онцлог давуу талаараа ялгарч өрсөлдөх шаардлагатай. Тухайлбал уул уурхай байгаль орчин манай улсын ялгарл байж болохыг онцолж байна. Мал худалдаалж ашиг олох гэд залилуулжээ. Тодорхойлбол иргэн иш бүгд найрамдах хятад ард улсын иргэн гэх хүнтэй мал худалдаалахаар тохирч орон нутгаас мал цуглуулан тухайн сумдад үйл ажиллагаа явуулдаг компанид хүлээлт өгсөн байна. Гэвч тэрээр худалдаанаас олох байсан ашигаа авч чадалгүй 1 тэрбум 400 сая төгрөгөөр хохирч цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Сүхбаатар хан уул дүүргийн нутагт эвсгэрт 10-аас 15 насны 2 хүүхэд автомашины мөргүүлсэн явдал гарлаа. Хүүхдүүд сургуулийн ойролцоох явган хүний гарцаар гарч явжээ. Замын хөдөлгөөний дүрмд жолооч явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж хүмүүст зам тавьж өгнө гэж заасан байдаг. Дүрмийн мөрдөхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 2025 онд 1230 хүүхэд зам тээврийн осолд өртөж 991-нд гэмтэж 67 амьсаа алджээ. Монгол шуудан компани нэрийг ашиглан хуурамч мессеж илгээж хүмүүсийг залилах явдал гарч байна. Хуурамч мессеж нь илгээмж саатсан, хаяг баталгаажуулна уу, төлбөр төлж илгээмж авна уу зэрэг агуулгатай. Аль биесны бус захим холбоос дагалдуулсан байна. Тус холбоос руу нэвтрвэл хувийн мэдээлэл болоод мөнгө алдна гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Мөн Монгол шуудан компани мессежээр дамжуулан хүний нууц мэдээлэл шаарддаггүй байна. 4-5-нд ихэнх нутгаар 6-7-нд нутгийн зүүн хагаст хүдний ирч чангарахыг цагуурийн байгууллагаас мэдээллээ. Тодорхойлбол 4-нд баруун, төв, зүүн аймгийн зарим газраар, 5-нд баруун аймгийн өмнөд хэсгээр, 6-нд говийн аймгуудын зарим газраар, 8-нд увс нуурын хотгор, хангай, хөвсгөлийн уулархаг нутгаар, 9-нд хинтийн уулархаг нутгаар цас орж, зөөлөн засан шуурга шуурна. Салхи 4-нд ихэнх нутгаар, 5-6-нд говь тал хэрийн нутгаар секундэд 10-аас 13 м хүрч ширүүсгэн байна. Хитгүүдэрсний улмаас Зэрлэг ан амьтад суурьшлийн бүс рүү орж ирэх явдал гарсаар байна. Саяхан Буриадад бор гөрөөс автомашинтай уралдаж Улаангут хотын Шишковын дүүргээр давхижээ. Түнчлэн ойроо орох гарц хайж өдөржин тус дүүргээр зугаасан байна. Аист глобалын цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье.